Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал тусан үйл явдлыг томилох хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын мэдээллийн дагуу Ормосын хоолойд хаалт тавьсан ийм үйл ажиллагаа боллоо. За Ормосын хоолойн үйл ажиллагааг бол үндсэндээ хаасан байгаа. За түүний хэлснээр энэхүү үйл ажиллагаа Eastern Time буюу Америкийн нэгдсэн улсын цагаар 10 цагийн орчимд бол эхэлнэ гэж мэдэгдэж байсан. За энэ дагуу хаасан үйл ажиллагаа хүчин төгөлдөр үргэлжилж байгаа. За цагаан ордонд үг хэлэхдээ Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп Иран хилцээ хийхийг маш их хүсэж байгаа. Өнөө өглөө зохих хүмүүс тохиролцоонд хүрэхийг хүсэж байгаа гэсэн ийм мэдээллийг хийсэн байна. За харин Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance Ормосын хоолойг Иран хааж байгаа явдалтай холбогдуулан мэдээлэл хийхдээ энэ бол эдийн засгийн терроризмын үйлдэл гэж үзэж байгаагаа мэдгдсэн. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп нийгмийн сүлжээнд оруулсан постэндөө мэдгдэхдээ Америкийн нэгдсэн улсын тавьсан хаалтанд ойртохыг оролцсон Ираны хурдан давталгааны хөлөг онгоцыг шууд устгана гэсэн анхааруулга занал хэлсэн байна. За харин Ираны зүгээс энэ тал дээр ямар нэгэн мэдээлэл одоогийн байдлаар өгөөгүй байна. За өмнө нь бол харин Ираны парламентын дарга тус улс Америкийн нэгдсэн улсын альва занал хэлдор бууж өгөхгүй гэсэн мэдээллийг хийж байсан. За энэ удаад ямар хариу үйлдэл үзүүлэх нь тодорхойгүй байгаа. За харин Их Британий далайн худалдааны үйл ажиллагаа нэртэй байгууллагын зүгээс тус бус нутагт байгаа хөлөг онгоцууд цэргийн оролцоо болон нэвтрэх явцад ямар эрхийн журам үйлчлэх вэ гэдэг дээр зөвлөмж гаргасан байна. За үүний зэрэгцээ энэхүү асуудал дээр компаниуд хэрхэн бас ажиллах, тээврийн компаниуд яаж ажиллах нь одоогийн байдлаар томоохон асуудал бий болгож байгаа. За мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн үед Ромын паптай бас санал зөрөлдөөнтэй байгаа. За тэдний хувьд Иранд өрнөж байгаа дайнтай холбогдуулан санал зөрөлдөөтэй байдал үүссэн. За тийм учраас Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Пап ламыг гадаад бодлогын хувьд аимшигтай гэж буруутгаж байгаа. За харин Ромын пап Америкийн нэгдсэн улстай ямар нэгэн ерөнхийлөгчтэй нь бол дайны талаар мэтгэлцэх сонирхолгүй байгаа гэдгээ хэлсэн байна. Харин Америкийн нэгдсэн улсын нэгэн албан тушаалтан Америк болон Ираны хооронд харилцаа холбоо үргэлжилж байгаа гэж хэлсэн. За тэрээр хэлэхдээ тохиролцоонд хүрэхэд оролдох чиглэлд урагшлах хөдөлгөөн өрнөж байгаа гэж нийгмийн сүлжээний хэрэгсэлд мэдээлсэн. За CNN телевиз мэдэгдэхдээ Америк Ираны хоорондын мөргөлдөөний талаарх мэдээллээс дурдахдаа уг албан тушаалтныг иш татан дурдсан байна. Reuters агентлын мэдээлэлд мөн нэгэн албан тушаалтныг иш татан харилцаа холбоо үргэлжлсэн хэвээр байгаа гэдгийг баталгаажуулсан. Харин Дональд Трамп Ираны талаар хатуу үг хэлсээр байгаа нь дипломат шийдэл ойртож байгаа, эсвэл маш тодорхойгүй байгаа гэсэн аль төвөргдлийг үүсгэж байгаа. За цаашдаа ч гэсэн энэхүү харилцаа холбоо үргэлжилж яриа хэлцээний замд хөтлөх хэсэг нь тодорхойгүй байдалтай байна. За үүнээс болоод зах зээл дээр бас тодорхой нөлөөллүүд үүсч байгаа. За Америкийн нэгдсэн улс болон Ираны хооронд энхий яриа хэлцээ цаашид явагдана гэсэн найдвар төрсөөр байгаа. За энэ нь бол дайны хурцтмал байдал намжиж болцшгүй гэсэн ийм нөхцөлийг улс орнуудад төрүүлж байгаа учраас Азийн худалдааны зах зээл газрын тосны үн буурсан байна. Дэлхийн жишг болох Brent газрын тосны үн 2.2%-аар буурч 1 баррел нь $97.20 болсон бол Америкт арилжаалагддаг газрын тос 2.2%-аар буурч $96.90 болсон байна. За Дональд Трампын зүгээс Вашингтоныг нөгөө тал дуудсан гэж хэлээд Ираны хувьд бол тохиролцоонд хүрэхийг маш их хүсэж байгаа гэж нэмж хэлсэн. За харин амралтын өдрүүдэд яриа хэлцээ бүтлгүүцсний дараа Америкийн нэгдсэн улс Ираны тээвэрлэлтийг хориг тавих тухай, хаалт тавих тухай тушаал гаргасны дараа газрын тосны үн даваа гарагт $100 дээш өсөж байсан бол энэхүү яриа хэлцээ өрнөж болцшгүй хоорондын харилцаа холбоо байгаа гэсэн мэдээлэл гарсны дараа газрын тосны үн бага зэрэг буурсан байдалтай байна. За Азийн хөрөнгийн зах зээлүүд ч гэсэн мөн өсөлт гарсан. За Японы Nikkei 225 индекс 2.4%-аар Өмнөд Солонгосын Kospi 3%-аар өссөн байдалтай байгаа юм. За мөн бас нэгэн яриа хэлцээ өрнөж байгаа. За энэ бол Ливан болон Израилийн хооронд яриа хэлцээ өрнөж байгаа. За үүнтэй холбогдуулан Америкийн нэгдсэн улсын төрийн департаментаас баталгаажуулсан мэдээллийг гаргасан байна. За төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мегмар гарагт Вашингтонд байгаа Ливан болон Израилийн элчин сайд нар хоорондоо уулзсан. За энэ уулзалтанд бол оролцсон гэдгийг баталсан байна. За Израилийн Рихел Ликстер за мөн Ливаны Нада Хамад бунаар Марко Рубиотой хамт за Америкийн нэгдсэн улсын цагаар 11 цаг 30 минутанд болох хэлцээнд бол оролцсон гэж мэдгдсэн. За Ливаны эрүүл мэндийн яамны мэдэгдэж
өргөдөж байгаагаар хилэлцээний гол зорилго нь өмнөд Ливаныг хамарсан мөргөлдөөнийг зогсоох явдал болж байгаа. Израилийн хувьд Хезболлагийн байрал руу үе үе цохилт өгч байгаа. За үүнээс болоод хэдэн зуун мянган энгийн иргэд амнасаа алдаж, за мөн тэдний хувьд бол орон гэрээсээ дөрвөж байгаа. За нийтдээ 2000 гаруй хүний амь насанд хүрсэн, 6500 хүн шархсан ийм байдалтай байгаа. За даваа гарагт Хезболлагийн удирдагч Наим Касим Ливаныг Израильтай яриа хэлцээ хийхээр төлөвлөсөн уулзалтыг болвол цуцлагыг уриалж байсан. За тус бүлэглэлийн зүгээс Израильтай шууд яриа хэлцээ хийх аливаа санааг бол эсэргүүцэж байгаа юм байна. За Америкийн нэгдсэн улсын цагаар 14 цаг 30 минутанд Марко Рубио Египтийн гадаад хэргийн сайд Бадир Абдилатай мөн уулзгаар төлөвлөж байгаа гэсэн мэдээллүүд олон нийтэд хүрч байна. За ер нь сүүлийн үед энэхүү дайн байлдааны үйл ажиллагаа өрнж ойрхон орнодын байдлын нөхцөл байдал хурцдаж байгаа. За үүнтэй холбоотой хэд хэдэн энхийн яриа хэлцээр явагдах юм боломж харагдаж байгаа. За аливаа асуудлыг энхийн арга хэрэгслээр шийдвэрлэх нь энэхүү мөргөлдөөнийг хамгийн үн баг өртөг зардал багтаагаар даван тулах гол нөхцөл болж байгаа. За дайн байлдаан бол хизээч сайн үр дүнд хүрэхгүй гэдгийг дэлхийн нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа. За тийм учраас Германы канцлер Фридрих Мерц Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай холбогдоод өмнөд Ливан дахь энэхүү дайн байлдааныхаа үйл ажиллагааг зогсоож Ливаны засгийн газартай шууд энхийн яриа хэлцээ хийхийг уриалсан гэж Германы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Нетаньяхутай уцаар ярихдаа Мерц Палестиний үйл явдлын талаар маш санаа зовж байгаагаа илэрхийлээд баруун эргийг бодит байдал дээр хэсэгчлэн нэгдэх ёсгүй гэж хэлсэн гэдгээ засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч нь хэлсэн. Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ Мерц Америк Ираны хооронд дипломат ойлголцоод хүрэх хүчин чармаалтыг Герман улсын зүгээс өргөжлүүлэн дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. За мөн Берлинд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагада Мерц өнгөрсөн 7 хоногт Пакистанд болсон Америк Ираны хоорондын энхийн яриа хэлцээнд бэлтгэлгүй орсноос яриа хэлцээ бүтлгүүтэл хүрсэн гэж тодорхойлсон байна. За харин Нүбийн ерөнхий нарийн бичгийн дарга Антони Гутерриш Америк болон Ираныг дайнаа зогсоохоо уриалж хэлцээрээ өргөжлүүлэхийг шаардсан байна. За хэдэн 7 хоногийн туршид үргэлжилсэн сүрэл зовлонгийн дараа ойрхон орнодын одоогийн мөргөлдөөнд цэргийн шийдэл байхгүй нь тодорхой болж байна. За аливаа тохиролцоо гэрээнд хүрэхийн тулд хилэлцээрийг дахин эхлүүлэхийг би уриалж байна гэж Гутерриш X хуудсан дээр пост оруулж мэдгдсэн. За гал зогсоох аливаа дэглэмийг заавал хадгалах ёстой, бүх зөрчлийг зогсоох ёстой, мөргөлдөөнд оролцогч бүх тал олон улсын эрх зүйн дагуу Ормосын хоолой зэрэг далайг чөлөөтэй тээвэрлэх зорчих хөдөлгөөнийг хангаж хүнддэг ёстой гэж Гутерриш оруулсан постондоо дурдсан байна. За харин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд Ормосын хоолойг хаах шийдвэр гаргасан. За үүний дараагаас энэхүү Нүбийн ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс аливаа асуудалд инх тайвны аргаар шийдвэр хайхыг уриалсан энэхүү постоо оруулсан байна. За дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс бол аливаа асуудлыг инх тайвны яриа хэлцээрээр шийдвэрлэхийг уриалж байгаа. За Америкийн нэгдсэн улсын дотоодод ч гэсэн ширүүн эсэргүүцлийг Дональд Трампд бол үзүүлж байгаа. За үүнтэй холбогдуулан дайн байлдааныхаа үйл ажиллагааг аль болох шийдвэрлэх ийм сонирхол Америкийн нэгдсэн улсад сүүлийн үед төрж байгаа. За гэхдээ бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын гадаад бодлогын үндсэн шинж нь бол түүний хувьд их тодорхойгүй юм гадаад бодлогыг хэрэгжүүлдэг. За хувь хүний характер нь бол гадаад бодлогын шийдвэр гаргалтанд шууд нөлөө үзүүлдэг учраас цаашдаа ямар шийдвэр гаргаж асуудалд хандах нь тодорхойгүй байдалтай хэвээр байгаамаа.